2025 оны хичээлийн шинжил эхлэлтэй холбогдуулан нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд байгаа ерөнхий боловсролын сургууль, хувийн эслийн сургууль, тэдгээр хүүхдүүд дүүрчилж байгаа сургуулийн автобусанд техникийн хяналтын үзлэг онцлогоо хийгдэж эхлээд байна. Шугамын автобусны жолоочоор 17-8 жил ажилласан. Одоо тэгээд сүүлийн 2 жилийн сургуулийн автобусны жолоочоор ажиллаж байгаа. Манай бааз болохоор 14-5 автобус байгаа нийтдээ. Тэгээд тэр бүх автобусуудаа үйлчлэгийг нь хийгээд одоо юундаа онцлогоонд орж байна. Онцлогоонд ороод одоо 9 сарын 1-ээс хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд онцлогоонд ороод одоо ингээд сонгон хайрхан дүүргийн бүх сургуульд манай 2 дугаар бааз хүч хөгжилтэй бүх сургуулиуд. Уг онцлогоо нь нийслэлийн тээврийн бодлогын газар, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн тээврийн цагдаагийн газрын 3 байгууллагын өдөртөмжөөр 2025 оны 8 сарын 18-наас өдөртөмжийн дагуу 2025 оны 8 сарын 21-ээс эхлээд байна. Ер нь бол маш сайн байгаа. Бүгд хангагдсан. Тийм. Ямар ч сан хүүхдүүдээ зөөгөөд явахд бол асуудалгүй онцлогоо жилд 2 удаа ордог шүү дээ. Тий. Хавар намар гэж орж байгаа. Тий. Одоо энэ 9 сарын 1-ээс орох гол бүх бэлтгэлээ базаагаад ерөнхийдөө бүх бэлтгэл хангагдсан. Хүүхдүүд ч айгүй хөөрхөн. Тэгээ бүгдийн тэгэл өглөө гараас гарт хүрж өгдөг охин хүүхд зөксүүлж бас явдаг. Тийм. Тэгэл тэрнтэйгээ хамтарч ажиллаад ингээд хүүхдүүд ажиллах айгүй сайхан гоё байдаг. Хүүхдийн автобус маань нэг онцлог нь жилдээ 2 удаа техникийн хяналтын үзлэг онцлогоонд орж дүгнэлтээ авдаг байгаа. Давуу тал бол мэдээж байгаа. Бас л адилхан шугамын автобус шиг нэг дүүрэг нэгээр л явна. Тэгээд ерөнхийдөө бүх жолооч нар бол сургуулийн автобус нөгөө дүүрэн хүүхдүүдтэй явж байгаа болохоор айгүй сайхан зам тавьж өгдөө шүү дээ. Ер нь ямар ч хүн сургуулийн автобус явахад бол хүндэлтэй хандсан шүү. Хэвдрэл гэмтэлгээд ахаа баг байдгүй шүү дээ сургуулийн автобус чинь. Маш сайн манай бааз чинь нөгөө жилд 2 удаа онцлогоонд ордог үйлчлэгээ мөсгөөг маш сайн хийдэг. Туслахлаа ч юм уу те бүх юмасаа хийждэг болохоор нэг хэвдрэлгээд ахаа байдаг юм да. Нийт 233 сургуулийн буюу хүүхдийн автобус хамрагдахаас одоогийн байдлаар 103 тээврийн хэрэгсэл нь үзлэг онцлогоонд хамрагдаж дүгнэлтээ аваад байна. Сургуулийн хүүхдийн автобус техникийн хяналтын үзлэг онцлогоо явуулахдаа MNS 4598/2025 автотээврийн хэрэгслийн ангилал техникийн байдал тавигдах эрхий шаардлага MNS 64/2014 хүүхд тээвэрлэх автобус үйлчлэгээ тавигдах шаардлага 45/9/2003 автотээврийн хэрэгслийн эколог эргономикийн үзүүлэлтүүд MNS 50/14/2009 дизель хөдөлгөөнтэй автомашины утааны дуртагчлалтын зөвшөөрлөлтөд хэмжээ гэсэн стандартуудыг баримтлан техникийн хяналтын үзлэг онцлогоо явуулж байна.